маш их боломж байна. Би малчдыг одоо ирээдүйн тэр бунтан гэж хэлж бодож явсан. Энийг маань батлаад одоо Дорнот аймагт нэг гэр бүлэрээ одоо тэр бунтан малчин гэдэг пэйж ажиллуулж штэ. Энэ өдрийн төргийн үзэгчтэй Гэгийн хөдөө подкаст эхэлж байна. За манай өнөөдрийн зочноор Mind Teach компани ерөнхий захирал Мөнх Жаргал өргөдөө орж байна. За сайхан аварж байна уу та? Сайхан аварж байна. Хоёлоо бол яг энэ хөдөө аж ахуй ер нь яаж малчин үеийн баян байх боломжтой юм уу гэдэг би энэ сэдвийг барьж аваад тантай ярилцъя гэж бодсон. Тэгээ саяхан би Солонгос яваад ирлээ. Солонгост очиод нэг 5 хоног яг одоо сэтгүүлчийн ажлыг хийгээд тэнд одоо ажиллаж амьдарч байгаа монголчууд донд ороо 65 мянган монгол хүн бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч сурч байна. Тэгээ үнэхээр тэнд одоо ажил хийж байгаа залуучуудыг харахаар бол үнэхээр нэг 18-аас 25 насны залуучууд тэнд тест үнэхээр хамгийн хүнд хүчээр ажлыг үүрийн гэгээгээс үдшийн бүр явдал зүтгэж юм л та. Тэгэхээр би зүгээр тэнд юу одоод ирэх вэхээр бид нар яагаад эх орондоо ингээд сайхан ажиллаж амьдарч боломжгүй юм бол тэд нар ч гэсэн тэгж ярих юм. Үнэхээр эх орондоо сайхан ажил байвал бид нар юу гэж энд хэцүү ажил хийх юм бэ? Хүний одоо хатуу хөтөйг нь хийж явах юм бэ гэж ингэж ярьж байх юм аа. Тэгэхээр бас та бол бизнесмен хүн бас одоо Монголын хөдөө аж ахуй дээр сайхан амьдрах ийм боломж байна гэж ингэж яриад байгаа юм шүү дээ. Тэгээ энийг хоёул ярилцлага эхлэе гэж бодчих. Үдштэй энэ өдрийн мэндийг хүргэе. Хүмүүс манд гадагшаа очиж өндөр хөгжилтэй улсын хөгжилт ямар байна, ажлын сахилга бот ямар байна, арга технологи ямар байна сурахын ялтамд яг эдийн засаг талаар нь ингээ харахаар маш харамсалтай байгаа байхгүй. За ялангуяа сүүлийн үед бол ингээд сүүлийн 2-3 жил махны хүн маань яг зах зээл рүү ойртож, амьдралд ойртож эхэлж байна. Өртөг маань яг зах зээлд яг зохих ёсны өртгөөрөө борлогдож эхэлж байна. Энэ маань малчин төвөнд маань маш их боломж гаргаж байна. Компанийнхаа тухай товч танилцуулъя тий. Манай компани маань одоо 2012 оноос төсөл хэрэгжүүлээд ургамлын төсний тослог ургамлын үр бүтээх үр шахах үйлдвэр гэж явдаг манайх. Манай үйлдвэр манай RAPS буюу Юнгарын тосыг Юнгар гэдэг үг нэртэй энэ маань. Тэгээ олон нийт бол одоо RAPS гэж яриад байна л да. Уг нь хэдэн зуун жилийн өмнөөс эхлээд хэрэгжилж эхэлсэн энэ Юнгарын ургамлын үрийг шахаж ургамлын тос үйлдвэрлээд ургамлын тосны хажуугаар дайвар бүтээгдэхүүн буюу малын хүчит хичээл гардаг. Малчин түмэн маань бол одоо уурагт хичээл, тэгчлэн нөгөө хар яргаар бол шоколадын хичээл, шоколадын бор гэж нэрлэдэг. Шоколадын бор хичээл нь зах зээлд 10 жилийн өмнө өгсөн шүү дээ. 4-5 жилийн өмнө бид нар өөрсдөө Баавар гэдэг нэг хичээл байгаа. Тийм, Баавар гэдэг хичээл маань 4-5 жилийн өмнөөс бид нар өөрсдөө хашаанда 10 хэдэн бюро хичээлсэн. Өөрсдийн малын махны хэрэгцээнд, ажилтныхаа махны хэрэгцээнд. Гэтэл санаанд оронгүй үр дүн ерөөсө 3 сарын дараа нүдний өмнө гарч ирсэн. Ерөөсө эрсдэс өөр болсон. Нэг бюроны бараг 200 кг нэмэгдэж байгаа байхгүй 3 сарын хугацаанд. За тэгээд дараа жил нь бид дахиад 100 бюрог бүр хөдөө хэр нөхцөлд гаргаж туршиж үзсэн. Мөн л одоо 100-аас 150 кг нэмэгдсэн. Маш их боломж байгаа гэдгийг харсан. Жишээ нь одоо бид нар бол өөрсдөө хөдөө аж ахуй орон, мал аж ахуй орон гэдэг чинь яагаад энэ өдөр тэгээд энэ 60 сая 70 сая малтай мөртлөө ингээд бид нар яваад тахс. Энд бодлого дутагдаад байна уу? Хүн хүссэндээ тийш яваад байна уу? Нэг бол залхуу байна уу? Гэл ингээл олон асуудал ургаж гарч байгаа. Тий, ер нь харж байхад бол маш их боломж байна шүү дээ. Тэг би ер нь юмыг шууд хатуухан хэлчих гээд байдیں۔ Тэгээд одоо зарим менежер залуучууд та бас арай тэнд хатуу хэлчих гээд байна. Шууд хэлэхээр одоо зарим нь уурлаж хүлээж аван цаг үе маань ямар байгаа л гэдэг. Тийм шүү дээ. Миний харж байгаагаар би бол одоо хотын хөгжид яг өндлөнгөөс ингээ харахаар ер нь 13 дугаар зуунаас хойш юу их юм өөрчлөгдөг харагдсан. Ерөөс малт. За нэг хивг өгж байна. Ногоон хичээл өгж байна. Нэг ногоон хичээл өгж байна. Тэгээд нэг болсон болоогүй нэг хашаагаар нэг өвлж яшхуу юм хийцэн байна. Тэгээд утгаан айлаасаа байна л да. Арчаа сайтай айлууд байна. За тэгээд нэг энэ нөгөө мал аж ахуй дээр өөрсдөө хандж байгаа амжиргаа маягаар хандаад байна. Одоо тэгэхээр бид нар бизнесээр хандах хэрэгтэй. Мал аж ахуй дээр. Тий. Энэ маань өөрөө миний амьдралыг их сурулж байгаа. Би энэгээр амжилттай болдгоо хүсэл мөрөөдөлтөд хүрэх шат маана гэдгээр харах ёстой л та. Тэгэхгүй зарим нь ингээд нөгөө за энэ нэг хэдэн мал байж идэв өснө үү яа нү тэгээд унах нь унаад бид нар өмнөөс нь харамсаад ахтал унах нь унаад босох нь босоод явна гэцгээд ийм нэг сэтгэлгээгээд өөрчлөх хэрэгтэй. Энэ сэтгэлгээг өөрчилсөн цагт бол одоо маш их боломж байна. Би малчдыг одоо ирээдүйн тэр бунтан гэж хэлж бодож явсан. Энийг маань батлаад одоо Дорнот аймагт нэг гэр бүлэрээ одоо тэр бунтан малчин гэдэг пэйж
ажиллуулж штэ. Мас манахаас ингээд тижэл аваад малаа зуны намрын бичээрээ ашиглаад маш их үр ашгаа өндөр хэмжээнд авчдаг. Одоо хагас эрчимсэн маягийн гэж хэлэх юм уу да. Тийм эгээр явж байна. Нөгөө зарим улсууд маань хараад ийм хашаас харавч ингэж яагаад бид нар ингэж хийгээд эн чинь бид нар дийлэхгүй шүү дээ. Аргагүй үнэн. Гэхдээ хагас эрчимсэн гэр эхлээд алхмаар ойртох хэрэгтэй. Тийм. Малчтын маань боломж юу вэ? Өнөөдөр ингээд алхмаар эхлээд сайхан хашаатай болчих хэрэгтэй байна. Малын бүр байртай болчих хэрэгтэй байна. Би одоо 21-р зуунд хүн малынхаа араас яваад амьэрсэж байгаад үнэхээр харамсдаг. Эн чинь 21-р зуун шүү дээ бид нар. Тийм. Тэгэхэд нөгөө нэг хідэн модоо тавьчихсан, нөгөө нэг хідэн юунуудаа тавьчихсан өвлжөө гэдэг. Тэр байтугай өвлжөөг усууч байх гэдэг шиг байна шүү дээ зарим. Тэгэхээр энэ маань өөрөө одоо айгүй олон шалтгаан байгаа л да. Би одоо ганцаараа тэрийг мэднэ гэж байхгүй шүү дээ. Хувийн ажил ачаагүйгээс байж гин. Нөгөө энэ малдах маань өөрөө заримдаа хөдөлмөрийн хуваарлт буруугаас болж зарим хүмүүст ял мэт болж байна. Яагаад үр хүүхдүүдэд малчин болохгүй байна гэдэг маань үнэхээр хальширч байна зарим нь. Сая зах зээл шийдснээс хойш Орос руу нийлүүлэх байсан малны нөгөө нийлүүлэлтүүд болигдоод зогсоод мал өсөж эхэлсэн, зах зээлд илүүдэл гарч эхэлсэн, тийм ээ, үн унж эхэлсэн. Эндээс улбаалаад хөдөлмөр өнгөж эхэлсэн. Мянгад малчин гэж явсан хүн чинь дийлэх юм байна, дийлэхгүй юм байна. Энэ үлгнээс араас явахаар нэг гэрүүлийн хүмүүс явна. Тэгэд өөрөө энэ хөдөөний хотынхан ялангуяа мэддэггүй. Мал амардгүй байхгүй. Хагас бүтэн сайдэр гэж амардгүй. Тийм шүү дээ, яг үн. Тийм. Бүтэн 30 хоног бол 30 хоногоор явж идэг. Зарим нь бол үнэхээр хэдэн жилийн өмнө бол цатгцсан байсан шүү дээ. За надаар л энэ хөдөлмөр дуусах. Би ингээл өөр хүүхдээ хотооруулаад явуулаа гэсэн. Одоо энэ маань өөрчлөлт гараад сүүлийн 4-5 жил маань экспорт нэмэгдээд, тийм ээ. Монгол малын маань үр шимэн дэлхийн зах зээл дээр гараад ирж байна. Үн нэмэгдэж эхэлж байна. Экспорт гарч эхэлж байна. Малчид маань мөнгөчөж эхэлж байна. Одоо ингээд бодохоор нэг боломж гарч иж байна гэж байна. Монголын үзүүрт Гэрэл харагдаж байна. Гэрэл байтугай харагдана. Нэг асуултсан одоо. Сая нэг бодлого баригч сайд нэг хэвлэл яриаслага өгсөн байлээ. Та нар ер нь дахиад гахааныхаа л махыг идээчтэй. Заавал өхрийн мах идэх гээд яад ингээд. Тэн дээр хүмүүс их дургуулах хичээлээ л дээ. Монгол хүмүүстэй өхрийн махаал идэн, хоньны махаал идэн, мах үнэтэй байна. Энэ махны үнийг засгийн газар барих хэрэгтэй юм өстэй гэл. Ийм байдлаар хотынхан бол хандаад байна. Энэ ер нь зөв юм уу? Та бизнесмен хүний хувьд юу гэж хардаг вэ? За би улс төрчихгүй шүү. Би улс төрчдгүй аль нэг намын гишүүн биш. Гэхдээ би сайдын талд шууд 100% орж байна. Та нар өнөөдөр би ингээд импортын компанитай байсан л да. Тэгээд одоо нэг салбар 2-3 компани байна. За ингээд яваад 2012 оноос төсөл хэрэгжүүлээд үйлдвэрлэгч болоод ирэхээр би юу хийж байна, юунд хүрэх гээд байгаа юм бэ гэдээ хараад, эргэн тойрноо хараад ирэхээр үнэхээр өөр байдаг. За та өнөөдөр ингээд баялаг бүтээгч наргээд явж идэг. Яг өнөөдөр та өөрөө юу бүтээсэн бэ гэдэг ингээд эргээд хараад үзээрэй. Тэгэхээр энэ Монголд чинь нэг баялаг бүтээдэг хитгэн салбар байдаг шүү дээ. Нуугу хэлэхэд хитгэн салбар. Хүнсний хэд үйлдвэр байна, газар тариалангийнхаа маань байна, энэ ногоочд байна, малчд байна. За тэгээ уурхад ажилтдаг улсууд байна. Бусд нь тэгээд юу байна гэхэд ингээ харахаар яг шууд утгаараа баялаг бүтээхэд оролцохгүй байгаа ч гэсэн за төрийн албаны яа харахгүй шаардлагатай хитэн муу эмч цагтаалмаар байна тий. За тэгээд нэг аппаратанд байх нэг хэд усууд. Гэхдээ бусад маань юу хийж байна гэдэг эргээд хараарай. Энэ яагаад үн маань өссөн? Би яагаад дахиад хаагаа идэх вэ? Би яах вэ гэдэг бол одоо зах зээлийн ямар мал идэх бол ямар мах идэх нь бол тэр үний сонголт. Гэхдээ нийлүүлэлт маань өөрөө эрэлтээ дийлэхгүй л байгаа асуудал. Энэ үн маань өөрөө яагаад өсөж байгаа гэдэг нь зах зээлийн зарчмаараа л явж байгаа. Энэ төр оролцож болохгүй. Яа оролцож болохгүй. Хэрвээ оролцвол одоо дуусгах гэж байгаа ингээд мачтын маань дараа үе ирэхгүй шүү дээ. Энэ өөрөө үндэсний айлгүйдлийн зүйл, үндэсний айлгүй байдлын асуудалтай холбогдчихтой. Яагаад тэгэхээр энэ 1.5 сая километр хавтгай километр талбайд хин энэ эх орны чинь манд сууж эзэнтэй байлгаж явж байгаа малчд л явж байгаа. Дараа нь энэ эрүүл ахуй хоол талаасаа үзэхээр хэдэн мянган жилээрээ бидний ген шингэсэн тамир тэнхээ хөгж идэг энэ жилийн дөрвөн улирлын хямралуудыг давж идэг үеийг энэ буйнт малын маань л мах явж идэг. Тий. Монгол ер нь тэгээд махгүй бол малгүй бол тэгэл байхгүй. Би л тэгж боддоо шүү дээ ер нь бол.
Үгүй тийш шүү дээ. Одоо Ер нь хэцүү амьд. тий би одоо ингээд эргээд харахад бид нар дэлхий дээр энэ тэр юм хийн гээд ингээд янз янзаар үзчихэл байгаа л да. Гэхдээ бид нар маань өнөөдрийн яг бодит төвшингээр үзэхэд ер нь л хамгийн эхлээд бид нар чи мал аж ахуй орн байсан байхгүй эхлээд. Дараа нь мал аж ахуй газар тариалангийн орн болоод дараа нь хөдөө аж ахуй орн болоод хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орн болоод ингээд зорилтуудтай явжсэн. Социализм эзэд нөгөө 5 жилийн төлөвлөгөөд юугаар явжсэн тий. Тэгэхээр бид нар яг одоо буцаад мал аж ахуй дээрээсээ л ингээд явж байгаа. Социализм үед нэг хэсэг хөгжүүлж ингэж хүчээр явж исэн. Тэгтээ тэр үед чинь дандаа нөгөө өсөлтийн мах маань хоошоо Орос руу гарчдаг байсан. Тий. Бид нар ч өөрсдөө хотын бид нар ч одоо нэг 2 хил мах авах гэж 2-3 цаг оож илдэг байлаа шүү дээ. Таны хувьд одоо энэ хийж байгаа бизнестэй ч холбогдол асуух тэр баавар тижэл гээд бизнесийн санаа өгөх юм удаа би танаар яриулъя гэж бодоод байна. Би танай тижээлийн тухай яг зөндөө их судалсан мэдээлэл их авсан л да. Яг одоо юу гэдэг нэг дундаж бяруу байна. За яг нэг амьдын жин нь бол нэг 110-аас 120 кг ч юм. Нэг хаврын одоо нэг өдөөний ч юм уу бяруу. Тэгээ тэрэнд одоо тэгээ малчин өөрөө ингээд газраас өвс идэж чинь. Тэгээ одоогийн бэлчээрийн ургамлын хаврдод мал бол одоо тэр уург тэр юмар их энгийн ойлголттой шүү их дутагдж идэм байна л. Тэр дутуу юм ингээд одоо танаа энд хижээлэнд л хийцэн байна гэж Монгол Эрдэнэт эний чинь нөгөө бямба доктор гэлдэ манай хөтэ аж ахуй мундгууд энийг бүтээсэн байгаад байгаа шүү дээ та нартай хамтарч. Тэгэхээр тэрийн нөгөөдөхөл тэр бяруу бол их сайхан одоо би том биетэй эрүүл ширэг болол одоо энэ зурган дээр харагдаж шүү дээ. Яг ийм болол ирж шүү дээ. Тэгээ энэ өөрөө нөгөө тэр өгөөжийн тэр эдийн засгийн өр өгөөжийн ингээ нэмэгдүүлчих чинь. Тэгээд энэ төслийг ер нь та хэд мэн яаж аваад эхлүүлсэн. Ер нь одоо ингээд энийг бас зах зүүх нь ойлгоод эхэлсэн байна. Энэ ганц нэг залуучууд энийг хэрэгжүүлээд эхэлсэн байх шүү. Тэгээ энэ төслийнхээ талаар хоёулаа бас дэлгэрэнгүй сайхан яри танилцуул. Тийм манай тижэл гэхээс илүүтэй одоо бид нар энэ нэрштэйчсэн бас хүмүүс зөв ойлгох гэдэг. Тижэлэхээр нөгөө хүмүүс өвс тавиад өгдөг юм шиг бодоод гизэг дүүргдэг юм шиг бодож байгаа. Бяруун дээр бол одоо бид нар чинь ингээд 100 200 грамаас ихсүүлээд килограмм хүртэл өөрийнх нь малын шингээх хэр хэмжээ юу потенциал гэж байгаа. Тэрэн дээр явж байгаа. Манайх энэ тижэл маань яаж байгаа вэ? Өөрөө түрүү хэлсэн бямба доктор одоо Японд нөгөө докторын болж байгаа. Японы юу судлаад технологиг судлаад нөгөө алдарт Кобе өвхөр юу гэдэг одоо нөгөө стекүүд байгаа шүү дээ Японы стекүүдийн. Тэдний махыг яаж хийж ийнэ гэдээ үзэхээр ерөөсөө гүзэг л хөжүүлж байгаа. Сархиныг нь одоо Туглаад эхний сараас эхсүүлээд 7 хоногийн дараагаас эхсүүлээд ерөөсөө шууд гүзэг хөгжүүлэл эхэлж байгаа. Энэ дээр нууц байна гэдэг. Тэд нар ч бол Япондчууд одоо бэлчээрийгч байгаа ихэнх нь барин зарим зогсоо байгаа шүү дээ. Тэгэхэд 5-600 кг руу 24 сарын дотор шахаал авчиж байгаа байхгүй. Тэгэхэд манайх бэлчээр боломжтой хослуулаад за өвлөд бидний жоохон сул тал байдаг хүүтэн байдаг. Энийг өшөө сайхан дулаахан орчинд оруулаад малаа стресс түлэхгүй цочоохгүй зозож занчихгүй тийм ээ дааруулахгүй өсөхгүй цангаахгүй ингээд явхад дараа тэр жимтэл очиж байгаа юм л да. идж байгаа хоолыг тэр нь ер нь одоо ингэж байгаа. Өдөөчгөн доктор Эрдэнэтэн докторын судалгаагаар үзэхээр өвлийн тэжээлийн одоо ингээд хүн харахад идээд байгаа. Ингээд хэр бэлчээр хийж явж байгаа ингээд идэж байгаа. 30% шингэж байгаа. За тэгэхээр тэр 30% нь өөрөө шингэж байгаа тэжээлийн 30% нь өөрөө өвлийн нөгөө уурга алдсан шар өснөд л идэж байгаа. Тэгээд тэр хүүтэнд нөгөөдгөө шингээх гээд явна ингээд таргалахгүй юу таргаа хотгоо зарим нь одоо тураа донд ордог. Тэр байтугай зууданд өртдөг тийм ээ. 30% шингэж байгаа шүү. 70% бол шууд баасуулаад гарч байгаа. Зуны бэлчээрийн 50% нь шингэж байгаа гэж үзэж байгаа. Өөр тогтооцсон юм байна. Одоо сайн жишгүүд юу вэ? Танаа яг энэ манай тэжээл бол тэрийг 70-аас 80% шингэж байгаа байхгүй. Нөгөө гүзэн дээр бичил биетүүд үүсээд манай тэжээлийг идэхэд гүзэн дээр бичил биетүүд үүсээд орж иж байгаа өвс тэжээлийнх нь 70-80% хүртэл шингээгээл одоо хурдан таргалуулж байгаа. Би хоолыг шингээж байгаа л асуудал. Тэг энийг өөрөө өгөөд ирэхээр амтшгүй байдیں۔ Ягаад тэгэхээр одоо мал өөрөө ингээд явхад ялангуяа өхөр бэрүү бол явхад нөгөө байгаа хашаансаа ингээд явхад 5-аас 10, 10-аас 15 км явж ичэндээ өрөөд бусаж ирдэг бол бид нар тэр түрүү жил урчин жил үзчихлээ. Хашаанасаа холдохгүй шүү дээ. Нэгээс 1.5 км. Ерөөс амтшгүй. Гараал идэ шингээгээл ерөөсөө илт таргалаад ирчихдэг. Эхний 1-2 сарын дараа. тэгэхээр чинь нөгөө эдийн засгийн хувьд ашигтай болоод ирнэ шүү дээ. Эдийн засгийн хувьд маш ашигтай шүү дээ. За нэг 100 120 кг-тай байж хахад та ингээд хичээхэд нэг 90 кг
тэжээлийн зардал гарна. За тэгээд нэг ус болон тэжээл нөгөө стрессийг яг усны дундаж яхад нэг 300 350 кг юм болж. Тэ. Манай тэр хашаанд байсан ч одоо 420 40 кг болоод сүлд явж чадах болчихсон. Одоо энэ дэр нэг хүмүүс нэг юм буруу ойлгох гэдэг энэ дэр тэр богино хугацаанд ингээд тижээл өгөөд одоо энэ баавар тижээл ихөр малд ингэж сая томорж ийм болж байгаа шүү дээ. Энийг тэгэхээр нөгөө хүмүүс ойлгохдоо манайхан ч аль болох нэг ямиг нэг муших гад нэг гуйлах гэдэг. Онаач одоо баг нөгөө бордоо юм шүү. Бараг нөгөө тариа л те. Тэгж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл тэр чинь өөрөө бүгд урамлын гаралтай. Урамлын гаралтай. Энэ дэр одоо Улаанбуудаа орж гин, Арваа орж гин. Манай нөгөө үйлдвэрийн бүтээгдэхүүн Рапсын шахтас орж байгаа. Эрдэс давс орж байгаа. Энзим, пробиотикууд орж байгаа. Энэ одоо технологийн юунууд л та орцууд. Яг мал өөрөө тэрийг бэлчээрээс авч чадахгүй байгаа юм л да тэр өөр гэдэг. Тэр Тэр дутуу юм ингээл нөхөл. Тэр юугийн дутууг нөхөд үзэн дээр нь нөгөө гүзэн дээр хөгжих нөгөө бактериудыг бичил бактериуд. За одоо тэгвэл танай энэ тижээлийг аваад яг үр ашгийг хүртэж байгаа малчин залуучууд байна уу? Яг төсөл явуулж явж байгаа. Зөндөө байгаа. Яг одоо эдийн засгийн би ч гэсэн яг энийг одоо яг одоо энэ чинь бүр бидний юунаас дэшээ даваа явчихсан шүү дээ. Одоо энэ чинь бүр зарим залуучууд маань эцэг хэрэглэгчд өөрсдөө өгж байна. Яг нөгөө гадны фермийн зарчмаар өөрсдөө нядлаад, хайрцагдаад нөгөө бидний магтдаг нөгөө жерми байна шүү дээ, тий, булганы жерми шиг одоо энд чинь яг ингээд өөрсдөө хийгээд, өөрсдөө нядлаад тэгээд нөгөө ангидлагаагаа хийгээд тэгээд эцэг хэрэглэгчтэй хүргэж өгч чадчих шүү дээ. Одоо сая нэг би дөнгөж сая тэр нэвтрүүлэлд орох юм ярьлаа. Аргалантын залуугаа. Тий. Одоо сүлийн өхрөм мэдгүй хүний хармааг өнгөж явж. Тэгтээ 6 сая нэр орчлоо шүү дээ. Нэг бэрүү маань. Шүтлэн мүжим бол тий бэрүү 6 сая орч. Тэгэхээр яг одоо ингээд та хэдий энийг ингээд зөв ойлгоод харуул боломж ингээд мал аж ахуй дээр байгаа байхгүй. Монгол хүм өөрийнхөө нутагт өөрийн дураараа тэгээ малчин өөрөө их гоё шүү дээ. Тэрийг өр төлийг харж. Би ялангуяа залуучуудад юу ихээ мэдгүй байгаа залуучууд би бүр бичлэн манах ингээд зөвлөгөө өгөөд зурагтай баримттай нь үзүүлчих болно. Тижээж байгаа хүн дээр нь орчиж болно. Энэ маань өөрөө бас нийгэмд өөрөө үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ махны нийлүүлэлт Монголд бол ер нь үхрийн мах бол хизээдэл дутагдaltaй байсан. Байнгын эрэлтэлтэй байсан. Экспорт нь баг гардгүй шүү дээ. Тэгэхээр байнгын дутагдaltaй байсан болохоор үхрийн махны нийлүүлэлтийг ингээд өгөхөөр их сайхан нийгэмдээ гүйцэтгэж байгаа үүрэгтэй. Тэгээ үхрийн мах маань өөрөө махны шинж цалаасаа ярил тэгш төрүүн мах гэж явдаг. Яагаад гэвэл ямар ч улиралд идэж болдог мах. Тийм. Тэгээд ямар ч насныхан шингээдэг. Одоо адууны мах бол жишээ нь өвөл идэх хэрэгтэй ч гэдэг. Халуунд идэх боломжгүй шүү дээ, тийм ээ. Ямааны мах бол бас хит сэрүүнч гэдэг юм. Зөвхөн зундаа идэх. Хоньны мах бол хурц гээл, тийм. Хоньны мах бол одоо бас их халуун төрлийн. Тэгээд энэ чинь насны ялгаатай жоохон хүүхдүүд одоо идэж чаддаггүй шүү дээ хоньны махыг чинь. Энэ үнэхээр тослог байдаг. Маш их шимт хижээлтэй зөвхөн өвөлдөө идэн тэр байтугай энэ чинь уг нь 2-3 хоног дотор идэх ёстой. Тэрнээс дэше холстрын үүсдэг гэж ярьдаг. Тийм. Солонгост хамгийн үнэтэй мах үхрийн мах л шүү дээ одоо. Үхрийн мах. Үхрийн мах. Тэгэл одоо тэр гантгэлсэн мах цах нь илүүч бүр үнэтэй ч гэдэг юм гээл. Малчтай маань өөрийнх нь хөдөлмөрийн ийм хойр их буруу байна уу гэж хардаг. Яагаад тэгэхээр төлөх малтай одоо ингээд өсгөх малтай төрөл бүрийн насны малтай болоод ирэхээр дийлхэ болж чинь энэ хүмүүст өөрөө тэр ажилласаа залхаж гинөө гэж би анзаарсан. Дийлхэ болж. Одоо ингээд тийм намар хадландаа гарна. Сүүгээ саана. Нөгөө малаа мална. Нөгөө л нэг хагас үтсэнсээ тэр амрахгүй шүү дээ. Тэгэхэд хотынхан ингээд амарчаал ингээд явж байгаа. Тэр усууд амрахгүй. Би ингээд энэ жил ингээд лүн дээр очсон. Надаас дүү залуучууд 4-5 дүү залуучууд бууралдсан. Тэгээд үнэхээр ингээд дийлдгүү маа хүүхдүүд ингээд хичээлдээ явчихсан. Бид нар бол энэ жилд одоо ингэж байна. Усын авраг мачин байсан залуу шүү дээ. Сүүлдээ бол дийлхэ болж байна гэдэг. Тэгэхээр энэ хөдөлмөрийн хуваар дээр тэр байтугай би засаг төрдөөдөө санал тавих гэдэг. За яг одоо малчин гэдэг мэргэжил байна уу? Та ингээд боддоо. Яг ч одоо байхгүй шүү дээ. Одоо гагнуурч ингээд одоо энэ политехник коллеж бэлдэж байна л да. Тогоочийг бэлдэж байна. Тэтгэвэр зэргийн тогооч тэр курсэд ийм явж байгаа. Малчин гэж мэргэжил байна уу? Байхгүй. Тэгсэн мөртлөө хамгийн их малчин ингэж яриад байдаг. Одоо туслах малчны хууль гаргана гэж. За нэг тийм хууль яваад. Хууль дээр субъектив, объектив гэж нэг ойлголтууд байгаад байгаа шүү. Малчин гэдэг өөрөө мэргэжил маань өөрөө хийн. Яг хуулийн өмнө очивол би малчин гэдэг одоо сургууль төгссөн, ийм ажил үүргээ хариуцлагатай, ийм сурсан гэсэн юм байдгүй. Энэ их харамсалтай.
энийг одоо манаас нин дээр гаргах хэрэгтэй. Энэ манай улсын баялаг. Энэ баялагийг зөвөр хариулж зөвөр менежментийг хийх усуд зөвхөн малчид. Тэр хөдөөж байгаа Эрдэнэтэн докторч яг судалгааны ажлаа хийгээл тийм ээ. тэр хэмжээнд ашиг шим тэр яаж нэмэгдүүлэх нийт масс одоо хамгийн их амжиргаагаа залгуулдаг тий өөрөө өөрийнхөө чадлаар өөрөө өөрийнхөө бор зүрхээр явж байгаа нийгмийн төлөөлөл маань малчин шүү дээ. Хөдөө хөрж гадаа гандаж явж гин гэж ярьдаг. Яг үнэндээ тэд нар. Тэгээ энэ улсуудаа маш сайн боловсролтой болгож малчин гэдэг маань хэн бэ гэдгийг гаргаж авахгүй болохгүй болчиход байна. Энэ маань өөрөө нийгмийн алхмаас хоцроод зарим гажуудаад зарим хошин шогийнхны элэг доог болоод ингээд одоо эн чинь нэг нүгүү хэлэхэд тийм ээ. Янз янзын ингээд нөхцлөөр харуул их л олон юм байгаа л та. Танаас би энийг юм анзаарлаа. Одоо тэр нэг хавар ингээл нэг цагаан сар юм нэг улсын хавар малчин шагнал гардуулаад яваад байгаа шүү дээ. Манай гişүүд сайд нар чинь гой дээд өмсөд л гой гоё ганган тогс шиг юм л очиж шүү дээ. Тэгээд тэр засгийн газар өргөмжл өгөөд тэр өргөмжл дээр ингээд би үгийг нэг анзаардаг байхгүй юу. Мал сүргээ 5 төрөлд нь өсгөж гэдэг чинь. Тэр одоо яг цаг үедүүл энэ цаг агаарын зуудын давтамжтай энэ бэлчээр юм үед нэг гэр бүлийн 2 хүн те тэр малыг 5 төрөлд нь өсгөж явах ямар ч боломжгүй болсон те. Боломжгүй. Тэгэхээр энэ чинь өөр гажууд л байгаад шүү дээ. Хэний төлөө өсөх гээд байгаа. Харин тий. Тэр хүн өөрөө тэгээд тэндээс нөгөө хальшраад за болий золж шүү дээ. Та нар одоо хин ч байсан нэг нүгүү хэлэхэд очиод харахад хотынхнаас хамаг овор ихтэй хөрхий хөл гар нь муудцсан байж идэг. Би одоо ингээд 4 5 тэр лүн дээр би энэ жил хаврын хурал дээр байсан юм л та. Тэгээд хурлынхан дараа гарч хахад ингээд харж хахад ер нь би юу хүмүүс тун зөөхөн маш их зөөртэй ямар нэгэн байдлаар гэмтэлтэй ойр зургийн ахын гэмтлүүд байдаг. Тэгээ яриад хүмүүсээс асуухаар үнэхээр л ерөөсөө л хөдөө гадаа юм шүн хүүтэнд босч юм. Яг өвөл та нар боддоо хаскрац босч байгаа шүү дээ. хэцүү шүү. Хэцүү шүү дээ. Бид нар бүгдээрээ л яг ингээ ухвал бүгдээрээ л малчууд нуусууд. Тий. Тэгэхээр тэнд яаж байж байгаа бид нар яаж байж байгаа энийг бас тооцох хэрэгтэй. Энэ усуудаа бид нар технологи нэвтрүүлж ингэж явахгүй болохоо байсан. Энэний дараа эзэнгүү бол асуудал өөрөөр болно шүү. Айхан гэж гажуу яваад байгаа учраас эн чинь тэгэл устдсан шүү дээ. Юм зогсон шүү дээ. Тийм үү? Ер нь бол одоо санааг тэгж л би хараад байна. Тийм гажуу яваад ирэхээр устна. Дараагийн усууд нь хийхэ болно. Хаширна. Өөрөө хашираад эхэлчлээ. Эхэлсэн өөрөө өөр хүүхдийг бити оргээ. Чаддаг ч болсон чаддаггүй ч болсон босолд эзэмших гэдэг хот руу хувийн улсын сургууль руу явуулчих шүү дээ. Энэ тэгэнгүүт одоо үнэн өсөж шүү дээ. Тийм байна. Яг би бол хөдөө их явдаг. Тэгээ одоо хөдөө очиод яриад байгаа асуудал бол энэ залуу үе малчдаггүй болж байна гэж. Нэг үе тасарж байна гэдэг байгаа байхгүй. Энэ тэгэл яг манай энэ улс төрчд яриад л байх юм. Энийг яаж засах хэвтэй юм тэгвэл. Та бол сая ингээл одоо юм гажуудлалаар явсаар байгаа л уналтанд орж ийн гэж яриад шүү дээ. Тэгээ 5 машуу мал гэдэг бол одоо бол их нэг хүнд бол арай л агцсан ажил болсон юм бэл. Тэр одоо яг сүүлийн үед яг ухаантай малчд бол төрөлжүүлээд байна л т. За хонио бол одоо бархаа байсан. За өхөр адууга бод малаараа л дагныг ч гэдэг юм нэг тийм жишээ харагдаад байна. Тэр хонио дагнахаас гадна тэр дотроо гадныхан чинь ингээд үзэхээр нөгөө фермерүүд чи үзэхээр насаар нь дагнаж шүү дээ. Бүр. Одоо тэр өцтөр би тэр юунаас харж байсан Америкт Мичиганд байлаа ажиллаж амьдарч байгаа залуу 10 жил болсон байсан залуу. 50 га газарт тэгээ 50 үхэртэй дугалтайгаа туглаа ерөөсөө л 9 сар болонгууд нь 7-оос 6-аас 7 сар болонгууд нь зах зээл дээр дараагийн зах зээл дээр нийлүүлчихдэг. Нөгөө хажуугийн фермер наваад 7-оос 24 сар 18 сар болтол нь тэжээгээд яг зах зээл дээр өгчдөг. Ингээд нөгөө малчид өөрсдөө хоршоод ажиллаж байгаа байхгүй. Тэгэхгүй бол энэ хүнд хөдөлмөрийг дийлэхгүй шүү дээ. За одоо таны ярианаас нэг юм анзаарл. Ер нь энэ мал аж ахуйтай нэг юм эрс шинжилэлт юм хийх болсон гэж. Ер нь тийм үү? Яаж хийх вэ? Хэн хийх вэ? Малчид өөрсдөө хийх юм уу? Төр бодлогоор хийж өгөх хэрэгтэй юм уу? Дэмжих хэрэгтэй юм уу? Хамтрах хэрэгтэй юм уу? Яг яаж хийх вэ? Ер нь бол малчид өөрсдөө уг нь бол энэ чинь өөрсдөө нь төр засагаас бол одоо бодлогын чиглэлээр хангаад тэгтээ 100% хангахгүй шүү. Энэ чинь яг амьдрал дээр тулахаар малчид өөрсдөө мэдчихэж байгаа. Яг ингээд амьдрал дээр газар дээр буухад тэр хоёр талаасаа одоо төр олон нийтийн зүгээс хамтарч ажиллаад яг дундаасаа технологи гаргаад тэр тэгтээ нэлээд болно л доо тэгж жагаад гарах бах. Ингэж малчид өөрсдөө төлөв явна шүү дээ юм бол. Тэгэхээр нөгөө хорших гэж асуудал гарч иж байгаа. Хоршиж хөдөлмөрлөх. Тэгэхгүй бол энэ мянган малыг ч одоо хараад тийм шүү дээ. Та нар очиод хотныхан захад нь очиод үзээрэй тэр бас л чанга шүү дээ. Өвөл тэгээд
гаргана 100 ч явна ингээд хончиж хариулна тэр чинь яг дагаж явна. Тэгээ мянган мал гэдэг чинь тэгэл чангаш Маш өндөр хөдөлмөр шүү. өөр киноны гарахаа та нар харж байгаас гадна нэг 4 5 ямаа туучаад яваад байдаг шүү дээ. Тийм шүү нэр. Манад ягаад мянган мал туучаад ингээд гоё амьдарч чадахгүй байна гэдэг асуудал байсан. Харин тийм наад. Энэ ихтжсэн одоо яг засал чинь өөрөө ингээд коррекшн хийгээд засалт хийгээд үнийг гаргаад өгч шүү дээ. Үнтэй болж байна маш. Тий. Өөрөө энэ чинь ингээд зах зээлийн зарчмаар ингээд орж байна. Сая сүүлд одоо харин засгийн газрын зүгээс оролцохгүй жил энэ маш зөв. Дараагийн малчдгүй болох гээд байна. Нөгөө нийгмийн өөрөө түрүүн Солонгос 65 мянган хүн чинь нийгмийн төвчөө болсон нийгмийн нурган дээрээ уурж явах түүчэлж маллаж явах хөстө залуучууд байна тэнд харь газар явж байна. Би нэг талаар зөв нөгөө талаар буруу гэж байгаа шүү дээ. Одоо ингээд үдцсэн байвал жоохон ажил үзчихгүй ёстой зарим нь бас давуу харагдаж байгаа. А тэгвэл тэрийг хэтрүүлээд 10 20 жилээр явчих тэгээд энэ их оронд чинь үлдэхгүй байхгүй. Тэр хүний чинь амьдрал дуусч байгаа тийм тэгэл тий. Би хараа. Одоо нөгөө талаар бас гоё мэдээ хэлэхэд би одоо Солонгосын юм дээр зориулаар хэлмээр байгаа. Ингээд яатсан бол ийм ашиг байна шүү. Энэ бодж шүү гэдэг ингээд гаргаад өгөх гэж байна. Одоо би нэвтрүүлэг дээр ингээд утас өгч чинь бид нар энд байгаа залуучуудыг биечиж уусч хүлээж авч уулзч болж байна. Мал аж ахуй дээр тий. Яаж Яаж ашигтай ажил. Одоо ингээд нэг бюроноос 2 сая 1.5-аас 2 сая 2.5 сая төгрөг хүртэл нэг бюро 3 сарын дунд хугацаанд олох боломж байна шүү дээ. Тий. Энэ бол зөвхөн бюрон дээр цаашлаад их сүрхтэй болоод ирвэл өөрөө тугсныхан дараагаас эхлээд 7 хоногийн дараагаас нөгөө тижэл сургаад энэ тижэл гүзээг нь хөгжүүлээд ирвэл тижэл биш гүзээг нь хөгжүүлээд ирвэл нөгөө мал маань өөрөө бүр том болж одоо таваарлаг шин чанар маш сайн болдог. Одоо ингээд эн чин манай энэ ингээд нэг малын ингэж зохицуулж байгаа хажуугаар нөгөө арьс гэдэг юм гарчиж байгаа. Нөгөө кластер үйлдвэрүүдийн түүхийдийн бэлтгэл болно. Бид нар тэрийг хийгээд үзээд судалгаагаар нь бүгдийг гаргацсан. Самогод хүнсний юугаар лабораторигаа одоо тэр Монголын хамгийн сайн тоног төхөөрөмжтэй нөгөө Солонгосын төслийн юугаар хийгдсэн махны шинж чанар, арьсны шинж чанар гэдэг бүгдийг нь гаргацсан. Одоо ингээд яриул би нөгөө дэди хазаах гэдэг л нөгөө зах зээл мань өөрөө нөгөө малын арьсаа ингээд нөгөө буруу явцсан. Одоо нөгөө арьсэр жалганд хаягдж ийн гэдэг. Нөгөө мал маань өөрөө бүр ир мал болд юм уу? Яагаад гэвэл одоо ингээд олон жил тэгжээгдээд нөгөө ашиг хүрэх төвшин хурж иж зах зээлд нийлүүлэгддэг. Тэгэхэд тэр аль хэдийн нөгөө арьсанд нь гуур үсцэн, цоо орцсон. Олон жил өвлөн тураад хавар намар зун тархлаад ингээд агшид сунаад ингээд юм таваарлаг бус болцсон. Малмаач өөрөө тийм сонин давж болж гэлсэн тийм байж. Одоо л бидний зөвлөмжөөр бол ерөөсөө 24 сарын дотор л зах зээлд нийлүүлэх бүрэн боломж байна. Энэ нөрөө эрчимцэн аж ахуй биш хагас эрчимцэн буюу та бичээрээрээ нэмэлтийн гүзээ хөгжүүлэгчтэйгээ ингээд явуулчихна. Энийний дараа нэг хөл дээрээ зогсоод авбал нэг өвөлдөө нэг сайхан дулаахан хаустай болоод одоо тэгж амьдарч байгаа тийм малчин залуучууд байна сайхан амьдарч байгаа. Ингээд тухтай болоод ирвэл эрсдэлгүй болоод ирнэ. Хашаа ороо малын байртаа болоод ирвэл эрсдэлгүй болоод ирнэ. Зөвхөн менежментээ хийхэд бусад юм бодох шаардлагагүй явж байна. Тэгвэл хөдөө гарах залуучууд нэмэгдэн шүү дээ. Одоо хөдөө гарч байгаа залуучдыг харахаар бүр баруунд очиод амьдралын утга чанарыг ойлгоцсон залуучууд их гарч байгаа. Би фэйсээс харахаар. Яг үнэ. Нөгөө амьдрал гэдэг маань эцсийн юу юм бэ? Тий. Нийгмийн нөгөө ачаалал гэдэг маань юу юм бэ? Энэ рүү очихоор дараа нь стресс юунаас үүсдэг юм бэ гэдэргээ. Тэр ялангуяа баруунд амьдсан залуучууд гэрүүлэр их хөдөө гарч байна. Эрүүл амьдрал гэж юу юм бэ? Амьдрал гэж юу юм бэ? Гэрүүлийн тайван амьдрал гэж юу юм бэ? Байнгын доктортой орлого гэдэг маань юу юм бэ гэдгийг маш сайн ойлгоцсон. Өөрийн чөлөө цаг гарч чаддаг. Нийгмийн стрессийг ингээд нэлээд авцсан усуд ялангуяа. Эргээд манай хөдөө монголчин илүү жаргалын орн байсан байж тэгээд явж байгаа шүү дээ. Одоо тийм залуучууд нэлээд байгаа шүү дээ. Ялангуяа Европоос ирсэн залуучууд. богомолыг эдийн засгийн үр ашигтай болгох одоо хурга бас багаас нэхлэж чинь тэн дээр яаж одоо энэ булангийн орнууд гэж яриад байна шүү дээ. Одоо арабын орнууд чинь бол манахаас энэ нэг экспортоор бол нэг ийм урганы мах төлөвний мах их хавдсан биш үү? Нэг тийм зах зээл нэг нэгт одоо бол яг нэг ойрогт орондын нөхцөл байдал гэдэг нэг төр зогсчод байх шиг байна. Тэр одоо бог малыг бас маллаа тэрнийхээ үр ашгаар хүртэж байгаа яаж энийг
нэг үр ашигтай болгочихгүй гэсэн юм малчд бас зөндөө байна. Энэ дээр энэ танаа одоо энэ компани бүтээгдэхүүн юм нэвтрүүлж байгаа юм байна уу? Судалгаа юм хийж байгаа. Сүүлийн бид нар 4-5 жилийн баавар тэжээлийг хийгээд Бямбагчтай нөгөө бүрэн найрлах тэжээл хийснээс хойш бид нөгөө бяруу өхрлөөгөө анхаарал явуулсан. Тэгээд явж исэн түрүү жил Төв аймгийн Лүн сумын засаг дарга маань Эрдэнэ иргэд улсын сайн малчин залуу байгаа. Тэр залуу одоо бид нар нөгөө Төв аймгийн сумдын засаг даргаыг оруулсан байхгүй үйлдвэрээр. За ийм боломж байгаа шүүгээд үйлдвэрийн тойроо аялал хийжсэн. Тэндээс нөгөө засаг дарга нь тэжээл зээлээр аваад сумынхаа малчтад өгсөн чинь Эрдэнэ иргэд залуу маань өөрөө хавар санаандгүй тэжээсэн. За нэг сар одоо ингээд 3 сард төлсөн хурганы хажууд нөө илээ шүрчих гээд идэг штэ. Тэгэхдээ би зүгээр сууж байхаар энэ тэжээлээс төгөөдөө гээд өгчөөд намар 8 сар түрүү жил ч одоо Лүнчин гантай байсан штэ. 8 сар өнгөрөөд манайх руу ирээд хүү энэ хургчин болохоо байлаа. Сүүл мөн суугаад ингээд болохоо байлаа гээд тэгээд 50-60 кг хүрээд явцсан штэ. 50 кг. Андин жин. Хург тий. Нөгөө хургаа ялгачаал зүгээр яж хахаар гээд энэ баавар тэжээлгээд авчираад өгч утсан. Тэгээ нөгөө 1000 сонсгоос нэг үзэл тэгээд одоо тэгээ үзсэнэт мал тэжээвэл ам тосд нь бүр мал тэжээвэл ашиг олно гэдэг тэр цаг үе одоо шинэ цаг үе ирж байна. Хураг гэдэг байгаа шүү. Тэр сөүлэн мөөлөн тэр нь баг ууцны хойно олцсон юм шүү. Баавар тэжээлэр одоо гүзээг нь хөгжүүлсэн энэ хураг. За баавар тэжээл өгөөгүй хургын одоо ялгааг хоёлаа яг жинлэж үзэж байна. Энэ улаан толгойтой хонь бол баавар тэжээлээр тэжээгээгүй яг бэлчээрээрээ л явсан хурга 28,600. Тэгвэл энэ хар толгойтой энэ хурга бол баавар тэжээлээр одоо өсвөр наснд нь гүзээг нь хөгжүүлсэн байдлыг харж байна. Тэнгүүд одоо яг хилийг нь яхад наа чинь толгойгоо газар тавьчихсан биш. Тэгэхэд 42 43 зааж. Баавар тэжээлээр одоо нэмэлтээр тэжээсэн тийм ээ. За нэгсэндөө гүзээг нь хөгжүүлсэн. Гүжээнийхээ хөгжлийг сайжруулсан гэсэн үг. За тэгэхээр сүүлийг нь та харуул да. Сүүл нь ийм том. За энэнийхийг харуул одоо. Энэнийх тэгэхэд ийм жижиг. Өөр угаас Тэгээ нядлаад үтсэн бид нар махных нь юуг нь хийсэн нөгөө хөдөөжгөн багш доктор нартайгаа хамтраад саамуудтайгаа хамтраад арьсны шинжилгээ хийсэн, махны шинжилгээ хийсэн, гистологийн шинжилгээ хийсэн. Бүх юм маш амжилттай гарсан. Тэгээд богино хугацаанд ерөөсөө л гадныхыг судлаад бид нар өхөр дээр анхаараадсан хонь маань ерөөсөө бас л 6-аас 9 сарын дотор зах зээлд нийлүүлэх хэрэгтэй. Хурга. Ягаад хурганы мах гэдэг өгөхөр нөгөө манай хурганы мах чинь урд нь нөгөө зах зээл дээр ийм нөгөө гүзээний хөгжил байхгүй. Бас л нэг 11 12 кг хүрээд идэг. Нөгөө арабууд маань шаардж байгаа дор хийж 14 кг гэдэг. Стандарт нь. Тий. Тэгээ манайх чи 20 гараа явчихсан шүү дээ. Маш сайхан амттай байна гэдэг. Түрүү жил одоо энэ нэвтрүүлгийн давшин Кувейтийн Эмиратын улсад элчин сайд сууж байгаа сэргэлэн сайдын урилгаар бид нар очсон. Сэргэлэн сайдтай Монголын ард түмний өмнөөс баярлалаа гэж хэлье. Сэргэлэн сайд маань анх удаа элчин сайдуудаас хөөцөлдөж махны импортын зөвшөөрлийг Кувейтийн талд нээж чадсан. Нэр мах гаргаад ирсэн. Мах гаргаж тий. Онны мах гаргаад ирсэн тий. Энэ маань өөрөөсөө бид нар шууд одоо дэлхийн хамгийн өндөр хэрэглээтэй хоньны махыг ойлгодог хэрэглээ нь соёл нь болцсон. Дэлхийн хамгийн чинэлэг зах зээл рүү бид нар нийлүүлэх гарцсан гэсэн үг. 30 жилийн хойно болоод бид нар очиад хурганы махнасаа, өхрийн махнасаа амсуулсан. 100-200% сэтгэл хангамжтай болсон. Манай махны хамт. Та бол яг ингээд одоо энэ малыг ашиг шимтэй болох эдийн засгийн одоо үр өгөөжтэй богино хугацаанд үр өгөөжтэй болох ямиг л хийгээд байгаа юм байна. Тэгэхээр энийг одоо малчдаа бас их зөв ойлгуулмаар байгаа юм. Яг мэдээж бүгд ойлгоод бүгд хийнэ гэвэл бас мэдээж хугацаа харах байх л та. Яг ойлгоод хийж байгаа нь одоо байгаа л. Миний мөрөөдөл чи одоо юу болчиход байгаа? Би одоо ингээд нөгөө хөдөөжчүүдээр яснаас хойш ингээд Монголын 360 хэдэн сумыг ингээд цээжлээд байгаа. Зарим сумуудын нэр давхцж байна. Тэгээд тэр үед гэхэд л нөгөө нэрсүүдийг ямарч гоё өгдөг байсан. Хоорондоо давтагдахгүй байна. Онцлог байна. Нутаг орны онцлогуд байна. Тэгээд миний мөрөөдөл одоо энэ одоо хург өнөө маргаашгүй нэг амжин. За тэгээд бярун дээр бол одоо ингээд Монгол улсын аймаг болгоноос нэг сумн ч юм уу нэг хүмүүс нь ингээд аваад туршаад бусандаа харуулах хэрэгтэй байна. Аргагүй малчд маань
урд нөгөө хивгийг тижэл гэж ойлгоод өгөөд өөр нөгөө янз янзын бүр найрлах тижэлгээд нэг импортоор оржсэн тижэлүүд маань ерөөсө чанарын шаардлагат хүрэхгүй мөртлөө хоргожин тижэлгээл ингээд өгдөг. Ингээд өгөнгүүд нөгөөх нь үр дүн үзүүлэхгүй болохоор за тижэл өгөөд нэмэр байхгүй дээ гэсэн байна. Тэгэхээр би гууж байна малчтаас. Хурдан эннийхээ үр ашиг олоод баяжаад өгөөч гэж гуйх гэдэг. Тэгэхээр энэ тижэлийг аваад сундаасаа дундаасаа ярьж хагаад али чинийг үзээдэх гэдэг юм уу яад ингээд нүдэн дээрээ харж байгаа. Одоо энэ манай малчин түмч манай Монгол улс айгу прагматик байхгүй. Маш ингээд бодит юм дээр ингэж харж ингэж итгэдэг. Нэг юм авахтаач хүртэл баг хазаж байж. Энэ бол одоо үндэсний өөр эдик онцлог шүү дээ. Тэгэхээр нөө тижээдэж яг өөр их тэр юм уу хажуу айлын ойр дотных тэр ингэж тижээжж яг ингэ ойлгох гэдэг шүү. Тэрнээс биш тэр сумын бараг л нөгөө аймгийн нөгөө захын сум инглээгвэл ингэсэх маягтай. Тий. Тэгээ бараг сум болгоноос нэг хүмүүс ирээд өөрснөрөө аваад нэг хургаа юм уу нэг бирууга тижээгээд үзээсэй гэж бодоод байгаа. Үр ашиг авчаасаа. Одоо тэр өвлийн тэр зуд цас судыг жоохон өвсөө бэлдсэн байвал тэгээд цас судыг мартах хэрэгтэй. Тий. Малчин гэдэг хөдөлмөрөө нь одоо бизнес болсон шүү. Тэр өмтөн болсон шүү гэдгийг хэлэх гээд байна л та. Тийм боломж байна шүү. Тий. Хөдөөч гэсэн одоо маш сайхан амьдрах боломж байна. Хаусанд амьдрах боломж байна. Дэлхийн ертөнцийн хөгжлөөс хоцрохгүй байх боломж байна шүү. Одоо интернет хаана бол хаана Starlink тий. Дэлхийн хөгжлөлтөд хамт явж бодож шүү. Илүү тухтай, илүү эрүүл орчинд, илүү стрессгүй. Би ийм бүүн болоосоо гэж хүсэж байна. Хотоос залуучууд маань юу яахгүй байгаа залуучууд маань ирээд ороод хурдхан шиг гараасаад өөрөө бодолт энэ чинь 3 сарын хугацаанд одоо 100 мянга өгөхөд 200 сая төгрөг гэж байна. 3 сарын хугацаанд. Ийм боломж байгаа юу? Солонгост очиод ажиллаад хэдэн сар ажиллаж тэр мөнгийг хийх үү? Тэгээ яг үүндээ Солонгост ингээ би судалсан 2-3 хүнээс асуулаад хуучин байрны маань залуу ажиллаж ирсэн байна. Сая яриад яасан. Нэг 4-5 сая төгрөг авдаг. Тэгэл буцаагаад үрээл тэгэл нэг 2 сая төгрөг хийдэг. Зарим нь одоо тэр Японы үн дээр та нар ирээд юу шүү, ийм шүү гэж хэлээд байдаг. Тэгээд итгэдэггүй болохоор л очиж яаж л та. Тэгээ бас нэг талаар буруу шамааргүй. Гадаад улсад очиод нөгөө хүн яаж ажилтгийг үзээд ирэхээр бас өөр өдөө. Би ч одоо 20-30 жил хүний нөөц шахуу хийсэн шүү дээ компани дээр. Тэгэхээр гадаад ажиллаад ирсэн хүн, ажил хийгээ сурцсан хүн, ирсэн хүн. Тэгээд дотоод байж гад байсан хүн өөр өдөг байхгүй. Тэгээ Монгол хүн чинь яг нөгөө биен дээрээ мэдэрчиж, арьс махан дээрээ мэдэрчиж ойлгодог. Тийм. Онцлогтой. Одоо энэ тижэлэг бол одоо ер нь операторын төвшөнд ингээд операторын төвшөнд юу хэрэгдэгчийн ингээд төвшөнд л ингээд явна ухаас тэр доторх ийм байгаа, тийм байгааг одоо мэдээд ер нь зүгээр яг зүгээр сонирхуулж байгаа хэрэг байхгүй юу? Энэ ингээд энийг тэдэн грамм өг энийгээ тархлуул. Тэгээ ер нь малчны мэрэгжлэг гэдгийг чадварыг эзэмшүүлэхгүйгээр энэ уг нь энэ малчин чи өөрөө улсад сайн татвар төлөгчл болох юм шүү дээ. Улс ер нь юун дээр тогтдог гэхээр татвар дээр тогтно. Тэгэхээр татвар төлөгчдөрөөр бидэх асуудал байхгүй. Тэгэхээр манайхан өнөөдөр ерөнхий хандлага яаж юм гэхээр хамгийн сурлага муутай за хамгийн имигээ авчи за энэ муу яг мал дагаа явж гэдэг ингэждэг. Гэтэл тэр үнд чинь хамгийн чадвартай, хамгийн мэдлэгтэй, хамгийн менежменттэй хүн байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Өөрөө наацхагийн тооцоогоо хийчих хэрэгтэй бол хоолоо өөрөө хийгээд идэх хэрэгтэй. Техник унаагаа өөрөө барих хэрэгтэй. Ойр зүрийн засвараа хийчих хэрэгтэй. Ингээд нөгөө малчин мянган мэрэгжлийн эзэн гэж яддаг тийм. Тэгвэл тэгж ярьж байгаа боловч хин эзэмшүүлсэн. Яг үнэндээ хин эзэмшүүлсэн. Өнөөдөр нэг ч алхам гараагүй байгаа. Миний судалснаар тэр ингээ үзэхээр Монгол фармер гэж нэг юу гарч байгаа л нэг дээд сургууль болж байгаа л давхарсан байлээ. Энд ямар ч дээд сургууль хэрэггүй. Одоо энэ хөдөө аж ахуйн тэр эмсүүд политехникийн төвшөнд гадны сургууль тэр ялангуяа тэр Австри Германы сургууль дэлхийд одоо хөдөө аж ахуйн юугаар толгой зөгтөг сургуулиудын 100-200 жилийн түүхтэй сургуулиудын технологиг л оруулж ирэх. Тэрийгэ сайхан Монгол өрсөн дээр булгаад оруулж ирэх. Шууд гадаад юм оруулж ирэх манайх ч бас уурлаа шүү дээ. Ингээл тий. Тэгэхээр энэ малчин маань өөрөө ингээд харахаар эцэг өвгдөөс нэг уламжлаад ирсэн. За тэрүүгээр ингэж бэлчээрээ энүүгээр ингээрэй гэсэн л юу байж идэг. Тэгээ өөрөө бас сүлүүд бэлчээр маань маш их талхлагч дороотлоо. Тийм байна. Ер нь тэгээд Дэлхий яг нөгөө хэлэхэд одоо дулаар л явагдаж байна. Тийм ээ. тий.
хуурайшил хийх чинь энэний өдөөс бид нар дасан зохицож гарах хэрэгтэй. Тий. Би энэ дээр хүмүүст айгүй гоё юу өгдөө. Эрүүл ахуй талаас болон нөгөө ааруул маруул ярих тэгэл малын тэжил ярих болохоор нөгөө Монгол киног үзтээ юм бэ. Тэгэхээр тэр гарт манай киног хараа. Нөгөө далаа цэрэнгийн чинь хойноос нь очиод нөгөө очир цаа очиод нэгж очиод барилдаа суудаг нэг тэр цэцэг хүндий. Давхдаг, морио давхдаг. Тэр цэцэг хүндийг нэг гоё бичлэгтэй гур үзээрэй. Хичнээн төрлийн цэцэгтэй байсан байна. Өнөөдөр бид нар ямар болсон байгаа вэ гэдгийг харах. Тэр чи одоо 80-аад оны кино ш 84 оны кино. 40 жилийн өмнөх 40 жилийн өмнөх. харьцуулаад хараа. Харьцуулаа. Тэгээд би тэрийг дараа нь түүхээс сонсож хат Төв аймгийн Баян чампионд авсан гэж хэлсэн үү. Зарим зургийн энэ хожирт руу авсан гэдэг нэг ашаа машин гардаг шүү дээ тий. Нөгөө Баян ангарын шаргалзууд авсан зарим тэр юунд Төв аймгийн Баян чампионд авсан гэсэн. Энэ хүн Баян чампионд гэхэд тэр сайн цэцэгтүндий тий. Тийм гоё байсан. Тэр хүмүүсийн шүд ямар гоё байсан, ямар гоё эрүүл байсан. Өнөөдөр бид нар юу идээд байна. Тэгээд одоо гахаад дахиад гэж уурлаад байдаг. Тэрнээсээ өмнө одоо чихрийн маш их хордохонд орж байна, тий. Тэгээд би юм уудаж байна. Бүгд өвчтэй болж байна. Сахарын өвчтэй болж байна. Нөгөө ахын Монгол ахугасаа холдсон. Ааруул гэдэг маань зөвхөн цагаан сарын юм тавгийн эдэний зүгээр юм ёсолгоо нөгөө юм гангаргаа болцсон. Уг нь ааруул идчихс тэр шүд ирүүл байна. Би 30 жил бас юу явлаа ховд руу. Баян онгорынхан их гоё шүдтэй гэсэн. Замаараа дайраад явсан л та. Тэгэл үнэхээр л гоё шүд. Том цагаан шүд. Баядууд их гоё шүдтэй шүү дээ. Бас уу? Ярдсан цагаан. Тэр ерөөсөө тэр идж байгаа юмд нь л байд юм шиг. Би яг тэгж анзаарсан. Тэрийг одоо тэр дэлхийн баячууд ч одоо Hollywood Smile гэдэг хэдэн зуур хийж. Хэдэн зуун сая хийж. Тэр чи хэдэн зуун сая хийж. Тэгэхэд тэр чин хиймэл штэ. Нөгөөд чи ориг шүд байгаа штэ. Насан туршид нь байх шүд. Энэ шүд сайн бол би сайн гэдэг. Нөгөө ясчил сайн байж байгаа. Тэгэхээр бид нар тэр ахуугаар бид нар энэ таван шум адыг чинь үр шимийг хэдэн мянган жилээр идээд бидний энд кодлогдсон юм байхгүй. Тэг ямар ааруул идүүл яах вэ? Эзэг идүүл яах вэ? Тараг идүүл яах вэ гэдэг чинь бүгд ингээд уламжлалын ном эрдэн дээр гарцсан юм шүү дээ. Тий. За ингээд яриад байвал маш их хэсэдэг байна. Тэгээд таны бас яг энэ Монгол малыг бас одоо богино хугацаанд үр ашигтай болгох тий. Энэ малыг одоо ч манай хуучин технологи бас хэцүү шүү дээ. Нэг одоо өхөр туглуулаад тугал, шүдлэн, хязаалан, соёолон бүдүүн өхөр болж нэг 2 сая төгрөг хүрж ийн үгүй тий. Тэр хугацаанд зууд болно, гам болно. 9 шидийн бол за тэгээ үхэж үргдэнэ. Тэгээ тэр хүний хөдлөм талаар болж байгаа. Тэгэхээр яг энэ юм бол игвэл одоо бид нар ингэ шинжлэх, өөрчлөх, энэ ноу хау, шин технологи юмдыг нэвтрүүлэх цаг бол яалчгүй мал аж ахуйн болцсон бай. Энийг бол миний анзаарж байгаагаар нэг малчтын нэг 3 төдмийн нэг нь бол ойлгож чадах шүү. Ашгүй. Тэгэхээр одоо энийг бас бид 3 төдмийн нэг нь үү? ядаж тий ер нь ойлголтод авчаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо энийг бид нар ингэ нөгөө хэрэгжүүлэх л байна тий. Одоо та бүгдийн энэ үндэсний үйлдвэрлэлч гэсэн дэмжиж хамтарч ажиллаад тэгэхээр энэ дээр одоо юу гэдгийг яг нэг яам одоо тэн дээр сургалт хийгээл нэг яваад байгаа нь хаашаа чи тий. Төр заавал чи одоо үгрээ юм богино хугацаанд зарж барлуулдаг болог гэдэг нь бол нэг талаараа онц боломжгүй. Тэр чинь хувь хүний өөрийн өмч байгаа байхгүй. Тэрийг яаж одоо үр ашигтай болгох тэр хувь хүний юм болчиход байна тий. Хувь хүний шалтгаалга юм болчиход. Ердөөсөө л сэтгэлгээгээд өөрчлөх хэрэгтэй. Ингээд одоо бид тэр ярилцлагыг үүж байгаа юм. Энийг хоёр юм одоо мал бордгол юм яриад байгаа ингэж ойлгож байгаа. Тэр хүмүүс та юу гэж хэлэх вэ? Биш. Мал бордгош. Энэ бол шал өөр. Мал тэжээх гэхээсээ илүү гүзээ хөгжүүлэх сүүл үеийн технологид орж иж чинь да. Шин технологи. Ялангуяа Японы технологи орж иж чинь. Тэнд одоо бас л нэг 20 дүүгийн маань хүүхд сая 3-4 жил ажиллаж байгаа ирсэн. Малын тэжээлээ өдөрт нь хийгээд өдөрт нь өгж штэ. Тэгэхээр ч одоо гөөм өндөр түвшинд орсон байгаа. Тэр гүзээ хөгжүүлэхийг би ингэж ойлгосон. Малд бол одоо нэг одоо монголчууд их сайн мэддэг л хон гаргаал нэг сархиныг гээл нэг юм байгаа штэ. Үстэй нэг. Тэрийг л ингэж одоо энэ тэжээл юм чинь тэр үслэг чанарын сайжруулах шүү. Тэрийг бүрээ тэр нөгөө идж байгаа хоол тэжээлэл яг шингээгээд байх шүү. Тийм. Тэрэн дээр нөгөө пробиотик маань өөрөө тэр гүзээг хөгжүүлээд ирэхээр пробиотик нөгөө өөрөө шингээлтийн өгнө. Тэжээлийг шингээлтийг өгөхөр тэрэн дээр нөгөө эний чинь өөрөө бактериуд шингээж өгч байгаа шүү дээ. Энэ малын идж байгаа өвсийг задлж тэрийг одоо мах болгож хувирах ажлыг бактериуд хийж байгаа. Энэ бактериудыг л үрж хийвгэн тэр гүзэн дээр нь суурин тавиад өгч манай тэжээлэр. Ингээд ирэхэр гүзэн өгччөр
хоолоо шингээж байна л гэсэн. Ерөөсөө л. Одоо ингээд нөгөө 10 кг тэжээд идээд нөгөө гүзэн өгжөөг нөхөр 3 кг мах болгочоод 7 кг гаргаа хийжвэл манайхыг идэхэд 7-8 кг мах болгож хаяад 2 кг бас гарах шүү дээ. Тэгээ энэ маань өөрөө одоо энэ бэлчээр татгаж жахад маш их үр ашигтай, маш богино хугацаанд малын эргэлтэнд орчиж байна. Эдийн засгийн эргэлтэнд орчиж байна. Тэр нь дижил бэлчээрийн талхталт болон сүргийн бүтэц хүртэл өөрчлөгдөд байна. Энийг дагаад бүх юм өөрчлөгдөж байна. Сүргийн бүтэц өөрчлөгдөж байна. Нөгөө 5-6 жил тижигээд ах ир өхөр байх шаардлагагүй болно. Зөвхөн хээлтгч малуудаа байх болно. Тэр байтугай ингээд биелэгжээд ирвэл малын байртай болж эхэлнэ. Байртай болж эхлвэл жилийн 12 сар хангадаг, зах зээлээ хангадаг хээлтүүлгээ химлэр хийж эхэлнэ. 1 сард, 2 сард, 3 сард сар болгон туул авах нь шүү дээ. Сар болгон туул авч иж, сар болгон нийлүүлэлт хийж иж тэр цаашаа экспортын зах зээл маань өшөө үр дүнтэй, үн цэнтэй болж эхэлнэ. Урамгаараа өөрчлөгдөж эхэлнэ гэсэн үг. За ер Би нь бол одоо бизнесийн талаас ярьж байгаа шүү дээ. тийм ээ тий. Судлаач эрдэмтэн биш. Тэгэхдээ энэ бизнесийнхэн орж ирж бид нар л түүчэлэх ёстой л да. Судлаач эрдэмтэд орж ирж, хэрэглэгч нар маань уу малчд орж ирж энэ дундаасаа бид нар юм гаргах юм. Тэгэхдээ бид нар ер нь арга замын зааж өгч явд юм л та. Нөгөө ашиг хаана байна, мөнгө тийшээ тэгэл бид нар л одоо зааж өгч явна шүү дээ. Тийм ээ тий. За би тантай нэг юм дээр маш сайн санал нийлээд байгаа байхгүй юу? Энэ мал аж ахуй дээр шин технологи нэвтрүүлж энэ одоо богино хугацаанд малаас үр ашиг авдаг болох хэвээр. Энийг бол зайлшгүй хийх цаг нь болцсон. Тэр ерөөсөө энэ дээр бол одоо малч би тань 3 малчийн нэг нь бол ойлгоцсон тодорхой хэмжээнд зарим нь ингээд хийх гээд хөдлөх гээд за яах вэ гэдэг айгаад ч юм уу те хинт хандах уу зээл ах уу малаа цөөлөх үуч гэдэг юм нэг иймэрхүү л хөдөлгөөн хийх гэдэг. Тэгэхээр та бүхэндээ бас хандах хэрэгтэй юм байна. Хамтрах хэрэгтэй юм байна. Зөв. Өө тий. За ингээд үзэгч та бүхэндээ бид за энэ мал аж ахуй дээр ер нь ямар одоо өөрчлөлт шинжилэлт хийх юм бэ? Яавал одоо малаа богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулж малчид бид орлоготой мөнгөтэй болох юм бэ гэдэг талаар өнөөдрийнхөө бас гигэн хөдөө аж ахуй подкастаараа ингээд хүргэлээ. Тэгээд энэ бүгдийг малчид та бүгд манаас сайн одоо судлаад мэдээд бас хэрэгжүүлээрэ гэдгийг та бүхэндээ бас онцлог хэлье. Ингээд манай өнөөдрийн гигэн хөдөө аж ахуй подкастын өнөөдрийн зочноор Mind Teach компани ерөнхий захирал Мөнх Жаргал өргөдөө оролцлоо.